Сайн уу хамбар за YouTube channel маань тавтай морил би Мишель байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бичлэг хийгээгүй бас нэлээд удсан байна. Энэ удаагийн бичлэгээрээ би та бүхэнд нийгмийн ухааны эсэлтийн шалгалтанд хэрхэн бэлдэж өндөр оноо авах талаар зөвлөгөө хүргэе гэж бодлоо. За миний хувьд би өнгөрсөн жил англи хэл болон нийгмийн ухааны шалгалтаар Яшийн шалгалтаа өгөөд хоёулын дээр нь 750-аас дээш оноо буюу 768, 756 гэх оноонуудыг авсан байгаа. За тэгээ эдгээр оноо маань намайг Монгол Улсын их сургуульд тэтгэлэгтээ сурахад маш их тусламж үзүүлсэн байгаа. За тэгээд Монгол Улсын их сургуульд хэрхэн тэтгэлэгтээ тэнцэж ороод за мөн хэрхэн 4-0 сурах талаар яг энэ бичлэгийн дараа орох учраас та бүхэн маань манай YouTube channel-ыг subscribe хийж тэрхүү бичлэгийг бас үзээрэй гэж хүсэж байна. За тэгээд би бүр анх ингээ 12 дугаар ингээ төгсөхдөө гадаадад сурах одоо ингээд шийдвэрээ болоод Монголдо сурыг шийдсэнээс хойш яг most одоо ямар системтэй хичээл нь яаж ордог за төлбөр нь хүртэл хэд байдгийг нь ерөөсөө мэдэхгүй юуж ойлгохгүй айгүй хэцүү байсан. Тэгээд энэхүү хэцүү байдлыг одоо ч гэсэн энэ жилийн 12 дугаар ангийнхан маань даван туулах байх гэдэг үүднээс би та бүхэндээ ингээд бичлэг болгож хүргэх гэж байгаа юм шүү. За одоо бүгдээрээ нийгмийн ухааны эсэлтийн шалгалтанд хэрхэн бэлдэх талаар ярилцъя. За тэгэхээр юуны өмнө нийгмийн ухааны эсэлтийн шалгалт маань болохоор 100 оноотой, 60 даалгавартай. За 56 даалгавар асуулт нь болохоор олон сонголттой дундаас нэг сонголтыг сонгодог. За үлдсэн дөрөв нь болохоор хооронд нь харьцуулж зурдаг даалгавар байгаа. Одоо холбогдох даалгавар байгаа. За тэгэхээр юун төрөнд би нийгмийн ухааны эсэлтийн шалгалтанд болохоор 12 дугаар ангиасаа бэлдэж эхэлсэн. За тэгээд хамгийн эхлээд багш маань болохоор биднэрт ерөөсөө ахлах ангийн нийгмийн ухааны номнуудыг сурах бичгүүдийг бүгднийг уншуулж ирсэн байгаа. За тэгээд уншуулад бүлэг болгоноор нь аман шалгалт өгдөг гэсэн гэсэн. За жишээлбэл одоо хажууд гарч байгаа 10 дугаар анги, 11 дугаар ангийн нийгмийн ухааны номнуудыг бүх бүлэг бүрийг нь би уншаад багштай шалгалт өгсөн гэсэн. За яагаад энэ ерөөсөө намайг өндөр оноо авахд тусалсан бэ гэхээр одоо сүүлийн үеийн 2-3 жилийн нийгмийн ухааны эсэлтийн шалгалт маань ерөөдөө шинжлэгдээд төлхөө сурах бичгээс орж ирдэг болсон байлээ. За тэгээд сурах бичгийнхаа бүх бүлэг сэдвүүдийг уншаад амаараа шалгасны дараа багш маань сурах бичгийнхаа бүх бүлгэдэд зориулсан тест бэлддэг гэсэн. За тэгээд тэр бүлэгт одоо гарсан түлхүүр үгийг одоо тайлбарыг нь энэ юу вэ гэж асуух юм уу тийм тест бэлдээд биднийг шалгадаг байсан. За тэгээд тэр тестүүдийг бэлдээд явхаар би ингээд өөрөө аягуулсаа сурах бичиг дээр байгаа зүйлсийг нь автоматар сан чийжилчдэг байсан. За тэгээд би сурах бичгүүдээ бүх ангийн сурах бичгүүдийг одоо уншаад шалгуулж авах хугацаанд өөртөө зориулж ийм тэмдэглэл хөтлсөн байгаа. За тэгээд энэ дээр одоо харах юм бол нийгмийн харилцаа гэж. За жишээлбэл хамгийн ихэнд нь социологч Везанд нь одоо тий юу гэж хэлсэн бэ гэвэл нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэлсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ гэдэг. Ингээд бүх сурах бичгэн дээр гарсан бүх зүйлсийг ингээд бичсэн ийм тэмдэглэл хөтлсөн байгаа. За тэгээд ингээд нийгмийн харилцааны талаар дууслаа гэж бодоход улс төр ардчлалын талаар одоо ардаас нь орж иж байгаа жишээний. За тэгээд цаашлаад олон улсын харилцаа, соёл. За жишээлбэл соёл дээр хүртэл ярих юм бол за соёл гэдэг нь culture гэдэг үгнээс гаралтай 20 дугаар зууны их үед бие даасан шинжлэх ухаан болсон. За тэгмүүд соёлын тодорхойлолтуудыг янз янзын эрдэмтэн өөрсдийнхөө тодорхойлсон байдаг шүү дээ. За тэгвэл Гиденс юу гэж хэлсэн бэ? Бенедикт юу гэж хэлсэн бэ? За тэгээд Эдвард Тейлор бас юу гэж хэлсэн бэ гэх ингээд бүгднийг бичсэн байгаа сурах бичгэн дээр гарсан зүйлсүүдийг. За ингээд сурах бичгүүдээ бүгднийг нь уншиж дуусаад бүлгээр нь тест хийгээд бүх мэдлэгүүдийг нь өөртөө шингээсний дараа багш маань биднэрийж болохоор буянгийн номыг одоо уншуулсан байгаа. За тэгээд ерөөхдөө жил болгон хүүхдүүд маань нийгмийн эсэлтийн шалгалтанд бэлтгэхдээ буянгийн номоор бэлтгэх нь бол баараггүй үнэн. За тэгээд буянгийн ном болон сурах бичгийн хоорондох ялгааг ярих юм бол буянгийн ном маань арай илүү нуршур санагдсан маш их мэдээллийг одоо багтаах гэж үтсэн юм шиг санагдсан айгүй нуршуу байдаг учраас бас авах гэхийн ухаанаар хандаад яг хэрэгтэй зүйлээ өөрөө олоод цээжлүүлэх дээр санагдсан. За тэгээд буянгийн номоор өөрийнхөө сурах бичгээсээ сурсан одоо мэдлэгээ улам баялагжуулаад тэгээд яг адилхан ингээд тэмдэглэл хөтлсөний дараа за би ерөнхийдөө бол одоо ингээд бүх мэдих ёстой мэдлүүдээ мэдсэн байна гэж үзснийхаа дараа болохоор одоо жинхнээсээ нийгмийн ухааны Яшийн өмнөх онуудын тестийг ажиллаж эхэлсэн байгаа. За тэгээд бүр 10, 11, 12 дугаар оны тестүүдийг ажиллаж байхад бол маш их хүн санагдсан. Заримдаа сурах бичгэн дээр байгаагүй, буянгийн ном дээр байгаагүй хүнд үнд сэдвүүд байсан. За тэгээд цаашлаад 15, 6, 7, 8, 9 онуудынх болоод ирэнгуутлаа арай илүү амархан болж
байгаа юм шиг санагдсан. За тэгээд сүүлийн онууд нь миний түрүүний хэлсэнтэй адилхан дандаа сурах бичгээс орж ирж ирсэн учраас энэ жил ээш өгч байгаа хүүхдүүд маань та бүхэн сурах бичгтэйгээр төлхөө ажиллаа, сурах бичгээс шин зүйлүүдээ маш сайн сурсныхаа дараа энгийн номыг нэг уншаад өөрийнхөө мэдж байгаа мэдлийг улам өргөжүүлэх хэрэгтэй шүү. За тэгээд эрдэмтдийн нэр бол маш их орж ирдэг. Тийм учраас эрдэмтдийн хэлсэн үг, тэдгээрийн гаргасан загваруудыг бүгднийг маш сайн ягшил чэйжлэх хэрэгтэй шүү. За тэгээд энэ жил нийгмийн яшээ өгч байгаа хүүхдүүдэд зориулаад би өөрийнхөө энэ гараар бичсэн тэмдэглэлийг бүгднийг сканердаар доор линкээр Google Drive-д оруулах болохоор та бүхэн бас татаж аваад нийгмийн шалгалтандаа бэлдээд өндөр оноо аваарай гэж зөвлөмөр байна. За тэгээд одоо нийгмийн яшийн тухайд ярьсныхаа дараа болохоор би зогсгон англи хэлний яштэй хэлсэн бэлтгэн талаар ярих гэж бодлоо. За англи хэлний яшийн хувьд бол ерөнхийдөө маш бага алдсан ч гэсэн 800-аас маш их оноо хасагддаг юм шиг санагдсан. Миний хувьд би 100-аас 96 оноо авчгаад 756 оноо аваад хот дотроос нэлийн доошо орчихсан байсан. Тийм болохоор англи хэлийг бэлж байгаа хүмүүс та бүхэн маань маш perfect буюу төгс оноо авахын төлөө хичээгээрэй. За тэгээд англи хэлний хувьд бол Yesh болон TOEFL IELTS бол тис өөр ялгаатай санагдсан. Яагаад тэгэхээр TOEFL IELTS бол дандаа хүний ингээд ярих, сонсох, бичих унших чадруудыг шалгадаг штэ. Гэтэл Yesh-ийн хувьд бол Yesh маань дандаа дүрм шалгадаг юм шиг санагдсан. Үгсийн сан болоод дүрм. Тэгэхээр заримдаа миний мэдгүй одоо тэг хэл зүгнүүд байсан. За тэр хэл зүгнүүдийг бүгдийг нь маш сайн цээжлэх хэрэгтэй шүү. За хэл зүгээ цээжлээд, шинэ үгээ цээжлээд тэгээд дүрмэндээ маш сайн анхаарах юм бол англи хэлний эсэлтийн шалгалтад амархан. За цаашлаад нийгмийн шалгалтын дээр болохоор би 100 оноос 86 оноо авч ирсэн. За тэгээд 86 оноо аваад улсад хотод 7 дугаар байранд жагсаад тэгээд 768 оноо авч ирсэн байгаа. За тэгээд эсэлтийн шалгалтанд очихоос ерөөхдөө 2 цагийн өмнө бие маш сайн бэлдэх хэрэгтэй. За тэгээд ерөөсөө өглөө хэрвээ шалгалчин тавьсан байх юм бол өглөөний цагаа заавал ууж гарч явах хэрэгтэй шүү. Хүн өлссөн үедээ толгойн ажилтдаг шүү дээ. Тийм болохоор бие маш сайн бэлдээд за тэгээд очих байгаа сургуулийнхаа хаягийг маш сайн анхаарад тэгээд өмнө очиж үзсэн байх хэрэгтэй. Жишээлбэл миний хувьд би хаавал дүүртэд нэг сургууль дээр өгчээсэн. За тэгээд тэр сургуулийн хаягийг мэдгүй байсан. Тэгээд ганцаараа яваад айгүй их балмагдаад одоо бас яарч исэн. Тэгээд замдаа бас Yesh өгч байгаа хүүхдэд тараад тэгээд очиод сургууль дээр очиж исэн байгаа. За тэгээд бүх бичиг баримтуудаа очихоос өмнө дахин нэг шалгаж нэгтэлж үзээрэй. Заримдаа бусдын алдаанаас болоод чи хохирох тохиолдол үүдэг. Чиний эргээсний дугаараар нэг орныг буруу бичсэн байх ч юм уу. За эсвэл чиний нэрний үсгийг буруу бичсэн ч ах ч юм уу. Тийм жижиг алдаанаас болоод чи бүл бүтэн амьдралын том шийдвэрийг гаргаж чадахгүй хүрнэ. Yesh-д оруулахгүй бол чи ингээд их сургуульд орж чадахгүй. Тийм учраас бүгдийг нь маш сайн нэгтэлж шалгаж үзэх хэрэгтэй шүү. За тэгээд Yesh-д очиод ерөөхдөө хүлээж агаад шалгалтаа бөглөхтэй болохоор миний хувьд би ингээд асуултуудаа харчаад за тэгээд бүгдийг нь цаасан дээр биччихээ дараа нь нэмүүс ингээд бөөндөж бөглөхтэй дахиад шалгаад явж исэн. Тэгээд шалгалтын материалаа дууссан ч гэсэн өөртөө бат итгэлгүй дахин нэг шалгаж үзээ, дахин нэг хийж үзээрэй. За тэгээд нийгмийн шалгалтанд бүрэн дүрэн бэлдсэн хүүхэд байх юм бол ерөөсөө шалгалт чинь хугацаанаас өмнө аягүй хурдан дуусчихдаг. Тийм болохоор дахин сайн шалгаж үзээрэй гэж зөвлөе. За тэгээд шалгалт дуусаад бөөнөрөө нэг танхимд ороод дүнгуудын шууд ингээд шилэн системээр ингээд гаргачтай юм байлээ. Гэхдээ энэ жилээс нөгөө коронавирусээс болоод бас тэхгүй байх магадлалтай гээд боловсролын үнэлгээний төвөөс биччихсэн байсан. За миний хувьд бол ингээд бөөндөө ороод шалгалтаа ингээд дүнгуудыг харж байхад хамгийн дээдлэлт нь 86 гээд миний оноо байсан ч гэсэн би бүр өөртөө маш утарч исэн. Яана ингэж олон сар хичээж бэлтжээд 86 оноо авахтай явах те 86 чинь өмнө жилүүдийн одоо хэмжээ санаатай харьцуулах юм бол ерөөсөө 700 давахгүй тийм оноо байсан. За тэгээд би үнэхээр готарж исэн боловч тэр жилийн шалгалт угаасаа бүгдээрээ тэр чигтээ хэцүү. Тэгээд хүүхдүүдээс бүгдээрээ их алдсан байсан учраас би шууд 768 оноо авсан байлээ. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн маань энийг үсэж ахлах ангиас өгч та бүхэн маань маш сайн бэлдээрэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээрээ Монгол Улсын их сургуульд ороод ямар системтэй хичээл нь яаж явагддгийг, дүн яаж тавигддгийг, шалгалт яаж өгдгийг за цаашлаад 4.0 буюу хамгийн дээдлийн оноогоор хэрхэн сурах талаар бичлэг хүргэх учраас та бүхэн маань миний YouTube channel-ыг subscribe хийгээрэй. Энэхүү бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа.